Сайн бацхан уу, Руна ТV суугта тавтай морилцгоно. Өнөөдөр би та бүхэндээ Япон улсад гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтлээ. 2022 оны 6 сарын 5-ны өглөө эрт Японы Токио хотын Бункё дүүрэгт амьдардаг 23 настай эмэгтэй Шин Норина гоё хувцлаж найзтайгаа уулзсан гэж хэлээд гэрээсээ гардаг. Гэвч тэр оройдоо гэртээ ирдэггүй. Ринагийн хувьд гадуур хонож өнжих нь ер нь бол цөөнгө тохиолддог байсан болохоор гэрийнх нь найзындаа хонож байгаа байх гэж бодоод 1-2 хоногийг нэг их асуудал гэж үзээгүй. Гэтэл өдөр өнгөрөх тусам байдал өөрчлөгдөж эхлэн ээж нь охин руугаа залгасан боловч утас нь дандаа унтраастай байгаад байсан. Рина гадуур хонлоо гэхэд холбоо тасарч исэн удаа өмнө нь бараг байгаагүй учраас ээж нь төгшөж эхэлдэг. Түүнээс гадна охин нь яг ямар найзтайгаа уулзахаар явж байгаагаа хэлээгүй учраас гэрийнх нь яг хинтээ явж байгааг нь мэдэхгүй байсан. Гэрээс гарснаас хойш 3 дахь өдөр ээж нь охиныхоо найзууд руу нэг бүрчлэн залгаж манай охин чамтай хамт байна уу гэж асуусан боловч хинэн ч сүүлийн үед Ринатай холбоо барьсан уулзсан тохиолдол байхгүй гэж хэлцгээдэг. Ээж нь улмал санаа зовж 6 сарын 8-нд сургаггүй алга болсон тухай албан ёсоор цагдаад мэдэгддэг. Тэр үед Рина алга болсноос хойш аль хэдийн 3 өдөр өнгөрсөн байсан. Цагдаа нар даруй мөрдөн шалгалтаа эхлүүлдэг. Нэгдүгээр Ринагийн гар утас 6 сарын 5-ны өдрөөс хойш унтарсан төлөвтэй байгаа. Харин Рина өдөр тутамдаа гар утсаа нэг ч мөч унтраадаггүй хүн байсан учраас өөрөө унтраасан байх магадлал маш бага гэж үздэг. Дараа нь CCTV-гээр хөдөлгөөний шалгахад Рина гэрээсээ гарсны дараа Токио өртөө рүү явж тэндээсээ Ибараки мужийн Мито өртөө рүү чиглэсэн галт тэргэнд суусан нь тогтоогддог. Тэр өглөө 11 цагийн үед галт тэргнээс буугаад удалгүй үл таних машинд суусан нь мөн тэр хавийн бичлэгээс харагддаг. Ингээд түүний суусан машины хөдөлгөөнийг нь мөрдөж үзэхэд Ибараки мужийн Хитачи Ота хотын нэгэн амралтын байшин буюу вилла руу явсан нь тодорхой болдог. Цагдаа нар дугаарыг нь тэр доор нь шалгахтал жолооч нь 33 настай эрэгтэй Шинпэй Хироюки гэдэг хүн болох нь тогтоогддог. Тэр машин утсан амралтын байсан ч мөн тэр хүний өмч гэдэг нь тогтоогддог. Үүн дээр нэмээд Ринагийн утас унтрахаас өмнө хамгийн сүүлд холбоо барьсан хүн нь мөн л Шинпэй байсан гэдэг нь ил болдог. Ингээд бүх сэжүүр бол тэр Шинпэй гэдэг хүнийг зааж эхэлсэн. Цагдаа нар хангалттай нотлохоо бүрдлээ гэж үзээд 6 сарын 14-нд Рина алга болсноос сангийн дараа гэсүг Шинпэйг хүн хулгайлан авч явсан хууль бусаар хорж цагдсан гэх хэрэгт сэжиглэн баривчилдаг. Гэвч Шинпэй бол бүх зүйлээ хүчтэй үгүйсгэжсэн. Тэр хэлэхдээ Ринатай уулзсан нь үнэн. Гэхдээ алга болсонтой нь бол би огт хамаагүй гэж хэлжсэн. Цагдаа нар түүний байрыг нэгжиж үзэхэд тэнд бол Рина байгаагүй. Шинпэйгийн ярьснаар 6 сарын 5-нд тэр хоёр түүний виллад 2 цаг орчим хамт байсан. Дараа нь Рина гэртээ харна гэж хэлэхэд нь өөрийнхөө ойр хавийн дэлгүүр хүртэл машинаар нь Ринаг хүргэж өгөөд тэгээ буцаад вилла руугаа ганцаараа ирсэн гэж цагдаа нарт Шинпэй хэлж байгаа. Цагдаа нар Шинпэйгийн гар утсыг хураан авч шалгахад дотор нь садар самуу шинжтэй маш олон зураг бичлэгүүд дүүрэн байсан. Тэгээд хамгийн цочирдмон нь эдгээр зураг бичлэгэн дээр гарч байгаа эмэгтэй нь бүгдээрээ Рина байсан. Рина янз бүрийн байрлал авч Шинпэйгийн камерт харагдаж байгаа тийм зургууд байсан. Гэхдээ түүний зургийг бол албатан хүчээр авсан гэхээсээ илүү Рина өөрийнхөө хүчирхийллийн ямар ч шинж тэмдэг харагдахгүй байдалтай тийм зургууд байсан. Шинпэй ч гэсэн хэлэхдээ бид хоёр харилцан зөвшөөрсний үндсэн дээрээс зураг бичлэг хийсэн. Хорж цагдах юм уу эсвэл бэлгийн хүчирхийлэл үйлдсэн зүйл ерөөсөө байхгүй гэж тайлбарладаг. Тэгээд тэр зургуудыг ингээд сайн харахаар үнэхээр зарим зургууд дээр нь Рина инээмсэглсэн зураг авахулж байгаагаа өөрөө мэдээд ингээд инээж авахулсан зургууд байсан. Гэвч зургнууд дотроос нэг зураг нь Ринагийн гарт гав зүүсэн байдалтай харагдсан. Цагдаа нар үнийг нь баримт болгон Шинпэйг шахаж эхэлсэн. Тэгтэл тэр хэлэхдээ Рина өөрөө гав зүүж бэлгийн харилцаанд орох төрлийн тийм зүйл дуртай эмэгтэй байсан. Өөрөө надад гав зүүлгээд өгөөч гэж хэлсэн гэж хэлдэг. Тэгээд энэ Рина болон Шинпэй энэ хоёр яг ямар харилцаатай хүмүүс байсан бэ гэж судалгаа хийгээд үзсэн чинь Рина болохоор Арано Рина гэх нэрээр энэ болохоор нууц нэр, энэ нэрийг ашиглан модель хийдэг байсан. Тэгээ энэ модель нь болохоор яг ийм янз бүрийн ийм зураг авахулдаг модель байсан. Үйлчлүүлэгчтэйгээ хуваараа холбоо бариад
Үйлчлүүлэгчийнхаа хүссэн хэм маягаар зураг авалт хийж өгөөд түүндээ тохирсон хөлс авдаг, тийм ажил хийдэг байсан нь тодорхой болдог. Ринагийн хувьд болохоор маш цэвэрхэн царайтай, бие галбирч гэсэндээ дур булаан байсан учраас сошиал дээр нэлээд алдартай болж эхэлсэн байсан. Тиймээс түүний модель хийх үнэлгээ ч гэсэн өндөр байсан байгаа. Гэхдээ түүний зургийг авахыг хүсдэг ихэнх үйлчлүүлэгчдийн хүсдэг зүйл нь бол насанд хүрэгчдийн контент болгон тийм зургууд авахыг хүсдэг байсан. Рина өндөр төлбөр өгөх юм бол тэр зургийг нь ахуулахыг бол хүлээн зөвшөөрдөг, татгалзахгүйгээр зураг авалтанд нь оролцдог байсан. Ихэвчлэн 1-2 цагийн зураг авалтанд оролцоход ойролцоогоор монгол мөнгөөр 2 сая төгрөг орчим авдаг байсан нь илэрдэг. Тэгээ эндээс болохоор хүмүүс тэгвэл Ринагийн гэр бүл санхүүгийн хувьд хүнд байсан юм болов уу гэж бодож эхэлсэн. Гэхдээ тийм биш байсан. Аав нь гадаадын эмийн компани удирдах албан тушаалтай, харин ээж нь совилогч хийдэг. Өөрөөр хэлэх юм бол боломжийн чинээлэг айл байсан гэсэн үг. Рина багасаа л дутагдах, гачигдах зүйлгүй өссөн, сурлах сайтай, том болоод эмч болно гэж мөрөөдөөд анагаахын чиглэлийн сургуульд хүртэл элсэж орсон байсан. Гэвч их сургуульд орсныхоо дараагаас тэр огцом өөрчлөгдөж хичээлдээ явах сонирхолгүй болж 2018 онд сургуулиасаа завсралга авсан. Мэдээж гэр бүл нь яагаад ингэ сургуулиасаа завсралга авч байгаа юм бэ гэд охиноосоо асуугаад тэгээ тэдний хооронд баг зэрэг зөрчил үүсээд Рина гэрээсээ явлаа гэд тэгээд тусдаа гарсан байсан. Ринагийн хамгийн анх тусдаа гараад ганцаараа амьдрах болсон газар нь Японы хамгийн том зугаа цэнгэлийн бүс болох Токио Кабукичо орчин байсан. Тэгээд тэнд болохоор тэр нэг эрэгтэйтэй танилцсан нь Кабукичод ажилладаг хост эрэгтэй байсан. Тодруулах юм бол тэр хост эрэгтэй нь бол мөнгөний зорилгоор Ринаг татсан гэдэг нь бол тодорхой байсан. Гэвч Рина түүнд маш их татагдж өдөр бүр шахуу хост бааранд нь очиж тэр залуутай уулздаг болсон. Тэгээд энэ хост гэдэг нь яг ямар ажил вэ гэх юм бол эрэгтэй хост гэх юм бол эмэгтэйчүүдэд зориулан арх дарс хамт ууж яриа өрнүүлж хажууд нь сууж үйлчлэгээ үзүүлдэг тийм газар болоод тийм хүнийг хэлж байгаа. Тэгээд анх очиход бол хямдралтай үнээр үйлчлээд дахин очих тусам төлбөр нь өсөж дуртай хостоо ингээд нэр хүндийг нь өргөж өгөхийн тулд үнэтэй зүйлсүүдийг авч орлого оруулах хэрэгтэй гэж үйлчлүүлэгчид нь маш их хэмжээний мөнгийг тэнд үрдэг. Ер нь бол тийм зугаа цэнгэлийн газар байгаа. Ринагийн хувьд бол энэ хост барт хит автагдан заримдаа нэг шөнийн дотор бараг монгол мөнгөөр 10-20 сая төгрөг өрхөнч гэсэн элбэг тохиолддог болж эхэлсэн. Гэвч тухайн үед бол Рина өөрөө мөнгө олдоггүй, эцэг эхээсээ амжиргааныхаа зардлыг авдаг байсан. Тэгээ энэ мөнгө нь бол яг түүний хост барт зарцуулж байгаа хэмжээнд хүрхээ болж эхэлсэн. Тэгээд эхэндээ болохоор Рина найзаасаа мөнгө зээлдэг байсан. Зарим тохиолдолд яг картнасаа мөнгө гаргаж авдаг байсан. Гэвч мэдээж бол түүний бүх мөнгө нь дуусч эхэлсэн. Ингээд Ринагийн сонгосон арга нь өөрөө зугаа цэнгэлийн салбарт ажиллая гэж шийдсэн. Үүнээсээ хойш бол тэр архин давтаж хостод мөнгө үрхээж зогсоож чадаагүй. Хэрвээ аав дээрээ очиод ингээд сургуульдаа үргэлжлүүлээ сурах ч юм уу тэгэх юм бол түүний мөнгөний асуудал шийдэгдэж болох байсан ч гэсэндээ хост барт явдаг яг тэр зуршлаа бол бүр ерөөсөө хайж чадхааргүй болчихсон байсан. Тиймээс Рина зугаа цэнгэлийн газар ажиллахаас гадна илүү өндөр орлоготой ажил хайсаар байгаад тэр модель хийх ажлыг сонгосон байсан. Рина сошиал дээр өөрийгөө сурталчилж зураг авалтандаа маш их хичээж оролцсон, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг боддог байсан болохоор түүний нэр хүнд нь бол маш хурдан өсөж эхэлсэн. Түүний хувьд жижигхэн фэн клуб хүртэл үүсчихсэн байсан. Тэгээд тэр фэн клубийнх нь болохоор түүнд тогтмол дэмжлэг хүртэл үзүүлдэг болсон байсан. Гэвч өмнө нь хэлсэнчлэн Ринагийн үйлчлүүлэгчдийн хувьд бол ердийн хүмүүс биш байх тохиолдол олон байдаг байсан. Зарим нь эмэгтэй хүний хувьд маш доромж ичгэвтэр байрлалуудыг аваад зураг авахыг шаарддаг байсан. Тэгэхээр ер нь бол энэ нэлийн аюултай нөхцөлд ажиллаж исэн гэсэн үг. Гэвч Рина бол ухаараагүй. Учир нь энэ ажил нь цагийн орлого өндөр байсан учраас энэ ажлаа хийхээ болоогүй. Гэхдээ яг энэ олсон мөнгөө бүгднгийн хаан зарцуулдаг гэсэн бэ гэх юм бол нөгөө хост бааранд бүгдийг зарцуулдаг байсан. За одоо болохоор с жигтэн Шимпэтэй Рина хэрхэн танилцсан бэ гэх юм бол бас л сошиалоор дамжуулан танилцсан байсан. Шимпэг гаднаас нь харахад элит баян айлын хүүхчиг дүр төрхтэй тийм залуу байсан. Багада аав нь Америкийн том компанид ажилд орсонтой холбоотойгоор гэр бүлээрээ Америк руу нүүж бага сургуулийн 6 дугаар анги хүртлээ 7-8 жилийн турш Америкт амьдарч агаад англиар маш сайн ярьдаг болоод ирсэн байсан. 2001 онд дунд сургуульд орох наснда Японд буцаж ирээд сургуульдаа буцаж сураад
Сурч явах хэвтдээ бол найз нөхдийн харилцаа маш сайн, сагсан бөмбөгийн багт идэвхтэй тоглодог залуу байсан. Дараа нь их сургуульдаа дахин Америк руу явж Саут Алабамагийн их сургуульд элсэн орсон. Их сургуулаа төгснөхийн дараа Японд буцаж ирээд нэг компанид ажилд ороод тэгээд мөн ахлах сургуулиасаа эхэлж үерхсэн байсан найз охинтойгоо ч гэсэн Японд ирээд гэрэлсэн байсан. Түүний эзэмшдэг Hitachi Auto хотын амралтын байшин нь шинэхэн гэр бүл байхдаа их нэртэйгээ очиж амардаг тэдний амралтын газар нээсэн. Орон нутгийн хүмүүс ёс журамтай, дуу цөвтэй, баян залуу гэж түүнийг ол ярьцгаадаг байсан. Гэвч 2017 оны нэг үеэс эхлэн Шинпэй амралтын байшиндаа эхнэргүүгээрээ ганцаараа ирэх болж тосхны хүмүүс түүнийг эхнэрээсээ салчихсан юм бах та гэж яриа тархаж эхэлдэг. Тэгээ Шинпэйгийн хувьд болохоор яг хүмүүсийн энэ үнэлдэг байсан үнэлэмжээс гадна түүнд бол өөр тал исэн. Тэрний үе гэх юм бол 2016 оны 5 болон 10 сард 2 удаа бэлгийн дарамт үйлдсэн бөгөөд тухай бүртээ мөнгөөр тохиролцож асуудлыг дарж өнгөрөөсөн байсан. 2017 оны 1 сард бүр илүү ноцтой зүйл болж танихгүй эмэгтэйг хүчирхийллэхийг завдсан хэрэгээр баригдсан. Энэ удаа ч гэсэн бас ямар нэгэн байдлаар энэ хэргийг бол аргалаад шоронд орохгүйгээр өнгөрөөж чадсан. Харин эхнэрийнх нь хувьд бол нөхрийнхөө энэ бүх зүйлүүдийг мэдэн түүнээс салах өргөдлөө өгөн гэр бүлээ салгасан байсан. Салсныхаа дараа бол Шинпэй ганцаараа амралтын байшиндаа ойр орхон ирдэг болсон. Тэг өмнөд нь ч гэсэн нэг шалтгаан байсан. Тэрний үе гэх юм бол энэ байшиндаа янз бүрийн бүсгүйчүүдийг маш ихээр дагуулж авчирдаг байсан. 2022 оны 3 сард Шинпэй Ринад амралтын байшиндаа хувийн зураг авалт хийя гэж санал тавьсан. Түүний санал болгосон төлбөр нь Монгол мөнгөөр нэг 2 сая төгрөг орчим байсан юм шиг байна. Гэвч Рина Токиод амьдардаг байсан Ибараки хүртэл нэг талдаа 2 цаг орчим явна. Тэгээ энэ нь бол нэлээд төвөгтэй санагдсан ч Шинпэй шууд төлбөрөө 2 дахин нэмээд түүнд санал болгосон. Ингээд Рина зөвшөөрч 2022 оны 3 сараас анхны зураг авалт нь эхэлсэн байсан. Рина үйлчлүүлэгчийн шаардлагыг аль болох биелүүлдэг байсан. Шинпэй ч үүнд сэтгэл хангалуун байсан гэж Шинпэй ярьсан байсан. Тэгээ тухайн үед болохоор цагдаагийн олсон Шинпэйгийн утсан дээр Ринагийн зургууд бол тухайн үеийн зураг авалтын зургууд байсан. Анхны зураг авалтаас 3 сарын дараа буюу 6 сард Шинпэй дахин зураг авалт санал болгосон. Ринаач их мөнгө өгдөг юм чингээд амархан зөвшөөрсөн. Тэгээд 6 сарын 5-нд хоёулаа хамтдаа амралтын байшин руу явцгаасан байгаа. Гэвч тэр өдрөөс хойш л Рина алга болсон. За цагдаа нар бол Шинпэйг сэжигтнэр баривчилчихсан байсан боловч тэр ерөөсөө ам нээхгүй байсан. Тэгээд Рина тэр өдөр амралтын байшиндаа Шинпэйтэй хамт байсан тодорхой боловч тодорхой яг гэрч байхгүй байсан учраас тэр үед цагдаа нар амралтын байшинг илүү наривчилж нэгжүүл заавал уул мөр гарна гэж үзээд дахин томоохон хэмжээний нэгжлэг хийхээр болдог. Ингээд Рина алга болсноос 13 хоногийн дараа буюу 2022 оны 6 сарын 18-нд маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр байшин дотор болон ойролцоох газрыг нэг бүрчлэн нэгжиж тэдний байрны доор байх зойрыг илрүүлж чаддаг. Ингээд зойрлуу доошоо буухад тэнд гэрэл огт тусахгүй битүү өрөө байсан өмхий чийг даасан үнэр ханхалж маш их шороотой уур амьсгалтай байсан. Тэндээс Ринагийн гар утас олддог. Мөн Ринагийнх байж магадгүй үс шороотой алах матрасгүй орны юм төмөр хүрээ тэндээс олддог. Матрас нь байшингийн 2 давхурт байгаа нь бас олддог байгаа. Гэвч тэр матрасан дээр цусны толбыг арилгасан уул муураас үлдсэн байсан. Эдгээрийг ер нь бол ингээд нэгтгээд харах юм бол цагдаа нар Шинпэй Ринаг подуулд амь насыг нь хөнөөгөөд матрасыг цэвэрлснийхаа дараа 2 давхурт аваачиж угааж цэвэрлээд орхисон байх магадaltaй гэж таамагласан. Дараа нь цагдаа нар машины хаашаа явсан гэ байршлыг нь заадаг навигашных нь бүртгэлийг нь шалгасан. Тэгшид Шинпэй 6 сарын 5-ны өдрийн 2 цагт Ринаг дэлгүүр хүртэл хүргэж өгсөн гэж хэлжсэн боловч яг түүний машины түүхэн дээр бол тэр өдөр машин нь амралтын байшингаас ойролцоогоор 1 км 600 м зайтай ой мод руу явсан болохыг бол зааж исэн. Цагдаа нар энэ явсан газарт нь Ринагийн цогц байгаа юм байна гэж үзээд тэр бүсийг өргөн хүрээнд нэгдсэн. Ой дундуур хайж явсан нэг цагдаа гинэт нэг зүйлийг олж илрүүлж чадсан байгаа. Тэгээ тэр нь болохоор модноос дүүжлээд очихсан Ринагийн цогц байсан. Цогцны байдал бол үнэхээр аимшигтай байсан. Ямар ч хувцсгүй тэгээ модонд ийм скотч шиг зүйл болоо цахилгааны утсаар уяад дүүжилчихсэн байсан. За ингээд шинжээчид Ринагийн цогцонд задлан шинжилгээ хийхэд
илэрхий харагдах том шарх эсвэл бэлгийн хүчирхийллийн тодорхой уул мөр бол илрээгүй. Гэхдээ цогцос аль хэдийн их хэмжээнд муудсан учраас үхлийн шалтгааныг нь яг нарийн тогтоож олоход бол маш хэцүү байна гэж үзсэн. Харин нугасны яс болон зүүн талын яс хэсэгчлэн хугарсан нь харагдсан. Мөн хүзүүнийх нь яснууд нь бол хугарсан харагдсан. Тэгэхээр магадгүй түүнийг боомлж амнасыг нь хүнээсэн байх магадaltaй гэж цагдаа нар үзсэн. За ингээ 2022 оны 9 сард прокурор Шинпэйг хүн хулгайлсан, хорж цагдсан, хүн амны хэрэг үйлдсэн, цогцыг нууган далдалсан зэрэг зүйл ангид хамааруул яллагдагчаар татан шүүхэж хэлжүүлсэн. Ил болсон баримтууд бол бүгд Шинпэйг зааж байсан ч гэсэндээ тэр баригдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл гин бурууга бол огт хүлээгээгүй байгаа юм билээ. Тиймээс хүмүүс бол Шинпэй Баян айлын хүүхэд болохоор хэрэг ингэж удаашарч байна уу гэж хардж байгаа тохиолдол бол маш их байгаа. Гэхдээ ямар ч тач одоо хүртэл бол энэ хэргийн с ิจ гтэн Шинпэй ерөөсөө гин бурууга хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм билээ. Бас Японы шүүхээс гэсэндээ шүүх хурлыг нь хийгээгүй хэвээр л байгаа юм билээ. За тэгээд Японы ард түмэн болохоор мэдээж Шинпэйг бол хэрэгтэн гэж үзэж байгаа. Гэхдээ Баян айлын хүүхэд болохоор магадгүй шүүх хурал нь ингээ хойшлоод байгаа баха гэж үзэж байгаа. Тэгээд за бас нөгөө төгөөр зарим хүмүүс Ринаг бас буруутгаж байгаа. Өөрөө энэ хост баарнд донтоод тэгээд эннээсээ болоод амнасаа алдсан байна гэж үзэж байгаа хүмүүс гэсэн маш их байгаа. За тэгээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ түрээд өндөрлж гин та бүхэн бас энэ хэргийг сонсоод юу гэж бодож гин алуурчныг Шинпэй мөн гэж та бүхэн бодож гин үү? Мөн донтолт гэж бас ямар аимшигтай зүйл болохыг бас та бүхэн харж байгаа бах гэж би бодож гин. Тэгээд бас өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. За тэгээд сувг дээрээ лайк, subscribe дарж амжаагүй байгаа бол лайк, subscribe дараад сувгаа дэмжээд өгөөрэй. За тэгээд удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.